Монголын номер 1 стример ирээдүйн зорилго өдрийн хоолыг найзтаа. Окей. Тэгээ хамгийн анхны стример юу юм бэ? Би юу зүгээр л яг камера асаагаад стримэн дээр би 15,000 цаг амьдэрсэн байна. Чамын зөв гоё юу, миний зөв гоё юу. Яавраар тариалаг муур. Яг 100% стример хийгээд амьдрахад хэр боломжтой. Окей. Яасан бицэн манаха. Аваа амир. Өдрийн хоолыг найзтай CTS-д ирлээ гэсэн яг араас гараад ирж байгаа байхгүй. Юу цаана. Сайн уу? Чи яасаа дэлгүүр орсон юм уу? Бас намайг ирж байгаа гэд гоё юм авснаа. За CTS-д чин төгсөөхөндөө чин төгсөнд орж ирлээ. Ой. Юу танах чи хаасайгу муур ээж юм уу? Ямар гоё юм. Манай хоёрч муу хоёр. Сайн уу? Юу чамаагүй наа, өгсний нуунаа. Сөөж пив арх уухгүй. Өдрийн хоолыг найзтай гээд. Яг бүр хоол ч одоо өглөөний цай ихтэй юм. Юу юм бэ? Энд ч одоо өдрийн хэд болж байгаа цаг 3 болж байхад өглөөний цай ууж штэ. Хүмүүсээ босолт ямар байгаа юм бэ? Өөр байгаа юм шүү танаа гэр бүл. Орой цагаар ажилтаа байж тээ. Орой онтал. 12 өөрс ирж өөрөөс ирцэлээ юм шүү. Тийм үү? Энэ ямар инээдтэй юм бэ? Энэ ихтэй үйл хөдлөлүүд нь ямар гоё юм те. Яаж одоо хүн шиг байсан. Оо найз нь ирж. Тийм. Хоёр мууртай юу? Манай чин төгс. Тэ. Энэ их чинь. Их чинь ээ. Их чинь юм ээ. Сайн уу? Чи өөрөө нөгөө муурт хижээдэг болохоо дандаа гадаа явж байгаа л муур хардیں۔ Гадаа явж байгаа муур чи жоохон нэг үрийцсэн юм. Танаа хоёр муур чи ямар царайлаг юм бэ? Үс гизэг мэзэг маяга. Өөрхөн баслаа манай хоёр чи. Сэндвич идэх гэж бодчихсон. Сэндвич хамаагүй болно шүү дээ. Тэгээд айлд ирсэн юм чи эхэлж өгсний л идэв шүү дээ. Юу нөөж хоол иж болж юм. Өөрөө мэдөө. Зүгээр очоод зүгээр өдрийн хоолыг идтий үнэгүй. Зүгээр хоол. Тийм зөв очоод идэнгээ зүгээр сонь сайхан. Муу аадаг. Манай ютуберүүд чинь тэгж байгаадаас юу юм бэ штэ ийм нэг гоё яг ийм нарийн ширийн юм чи хүмүүсээс мэддэггүй юм байна. Яг нэг арга Мэн ихтэй стрим дээр ярьчих. Та нар бол бэнийг мэдэн штэ. Лайв стримерүүд бол хамаагүй үзэгчтэйг ойрхон штэ. Тэв үстэй. Та нар эсвэл бэнийга мэдхгүй байж арийн бичлэгнээс бич авсан уу? хэмжээнд очихоор ингээл нэг юм хом ярьцдаг тий. Тэгээс яг ингээд гоё юм хом яриа суухараас айгүй нэг нарийн ширээ юу мэдхгүй. Боо алж байгаа. Тий боо алж байгаа. Манай хоёр тэгээд муур яг хаа хоёртой хамт унтах уу? Энэ хоёрын унтлагын цагийн аваар яг хаа хамт унтахаа болцоо. Тий. Ер нь ажилтаагаа мэдж байгаа тэгээд. Юу чи муурны арилтаа юм уу? Ер нь хоёулаа л ажилтаа шүү. Тэг яг мууртай байсараад харьцлаа гэж байх уу? Би ер нь уусаа мэдгүй. Амьдралдаа өөрийгөө ажилтаа гэж бодож байгаагүй. Уулна. Тэгсэн чинь арай цуг амьдраад тэгээд би нэг юм ингээд цэр бэр гараа зав ингээд амьсгалж чадхаа унтчих таагаа бүглэж мөглөө. Тэгээд эмнэлэг орсон чинь наа хатгаа гээд өөр эмнэлэг орсон чинь зөвхөн цусны шинжилгээ авснаа наа ажлын хийж хийх байна. Тэгэл наа чи ингээд яагаад ч мэдээд ч өөрийнхөө тухай яриад яавраар тариалаг муур. Альч сараа. Угаасаа энийг наах авч ирсэн. Тэгээд муурны дэлгүүр ороод тэгэл хамгийн царайлаг яриад даа л энийг авчихсан. Нөгөөт нь яхаа тэгээд арай жоохон эннийхээ арай бие хөл байна. Үйлдвэрний яхаа тэгээд. Их нүд нь ямар гангаа юм бэ те. Битэг лөөр болцсон. Наа чи ингээ том болохоор нүдэн цэгэр болно нэстэй. Нөгөөнөр үлдсэн ш. Нүдэн цэгэр болно гэж боддог бай. Тэгээд scam boys. Контр мотортой гарын саруу маруу ягаан биш хармаар. Сүүлдийн артлаар юм хар зураас л. Тийм биш те. Ялчгүй. Дүүтрөө. Хамаагүй. За. Би туслахоо. Тэ. За тэгвэл тэгээ махцах хэлчээ тэ. Чи ихтэй ойрд айгүй итгэвтэй тэ стримээ хийгээд. Тэ. Зөв. Яг нэг сүүлийн нэг сар хагасаа гисэрчил гэж. Тийм байна. Яхаар сэрхөө. Сүн сүдэр чи орох бас. Үгүй зөв жил амраал. Жил амраадаа гоё юм уу? Би жил амруул хөө амьдрал хүлээн зөвшөөрөхгүй. Нэг бүтэн сар нэг растик тоглоо би нүдэ. Раста ганц юу стример биш зүгээр стример дүүцсэн юм уу? Зүгээр дүүцсэн стримгүй хамаагүй заяа. Тийм үү. Амар тоглоо. Тэгээд шөнө унтж байгаа чинь гэрэж хүн дээрэмдээ тиймгээд утсан дээр нотификейшн ирсэрээд. Яг л. Тэгвэл гэрээг хамгаалж байлттай. Ямар бэлэр Растад бодцтой тоглох шүү. Бид тэрсээ удахгүй дахиад тоглосноо. Уусаа нөгөө яд авах нэг арал дээр ингээ хүмүүс очиж байгаа. Тэгээд лүүтлээд тэгээд гэрээ өрөө гихтэл лүүтээ хадгалдаг байхгүй. Лүүтээ хүний гэрээ дээр нь ч лүүтээ ихсэн дээр тийм тоглоо. Зөв.
Тэгэл тэрийг би яг саар ингээд бүр ядаргаанд тоглоо. За энийг дуусгаад ажиллая гэхэд. Чи юмаа ярьлаач л да би хийчихлээ. Хэр хийчихээ. Яг тийм бас. Болсон доо. Ер нь болцоо. Болчих юм дөө. Ер нь болчихсон байна. За уучлаарай. Ер нь муур хэд настай бэ дунджаар? Тэр Монголын хамгийн хөвшин мөрчүүл 14 нас настай гэж байна. Монголын хамгийн хөвшин муур 14 настай. 17 14 гэд чи яг нөгөө 14 жилээрээс дөө. нохооч жилд 2 нас нэмдэг лөө. Тэр мэл биш. Ер нь хүний Яг стандарт жилээр. Хүний жилээр. Тэнгуүтэ Хүний жил 14 дэлхийн жил жилээр. бас настай юм байна те. ер нь бол нэг 10 жил гэж бодох юм байлээ. 10 жил үү те. Тэгээ нөгөө юу гэдэг онцгой урт наслууд нь тэгээд 10-аас 12 жил бэл хийж. Мондог боён хийсэн муурнууд 14 настай гоо. Муур зур байрмаар зардаг гэх үний юм уу? Зүгээр л тэр чинь зүгээр дом биз дээ. Том штэ тэр. Тэгээ тэрнээс бол нэг амар яг тэгээд орж ирээ зараа ич гэж байхгүй шүү Муу нэрийг зайлуулдаг. Муур жил 4 настай юм байл. Үгүй нэг тийм 4 мөр гэж байхгүй. Муур ер нь 2 нас хүрэх юм бол 2 жил амьдрах юм бол одоо нас биеийн төрнө. Одоо нэг 20 хүрчих чинь гэсэн үг. Cat age гэдэг ажилтай төлөө. Тэгээд ингээ харах юм бол junior одоо 6 сар хүртэл одоо зулцаг 7-оос 2 жилдээ болгон одоо өсвөр нас. Тэгээ 3-аас 6 настай насанд хүрч байгаа гэсэн. 2 жил хүрэх юм бол хүний насаар 24 буюу одоо яг нас биеийн хүрсэн. Одоо манай химээ чинь одоо мэнтэй чинь одоо үгүй штэ байж 18 та штэ. Яг буруу юм ярих чи. Тэгэл ер нь бол 10-аас 11-ээс 14 наслал тэгэл хүний насаар 72 л хийж байгаа байхгүй. Тэгээ 20 мөр наслсан ноор чада 100 хүнээр бол 100 хүрсэн байна л гэсэн үг. Тэгэл энэ 2-оос хойшоогоо 2-оос 10 хүртлээ тэгэл хөгшиж байгаа гэсэн. Гэхдээ яг нэрнгээсээ ингээд эхний 2 жилдээ хорд наслангуудаа дараа нь 4-4-өр нэмэгдэл өвчтэй юм бэ те. Тийм байна тийм ээ 4 жил 4 нас нэмдэг гэж үний юм бэ үний юм бэ. Эхний 2 жил нь л хорд өнгөрчтэй. Тий. Муур зур чинь тэгээ эзнээ үхээсээ шал хотлаа ястай. Монголчуудаас дургу. Мэн 18 та мэн ингээд хардаа өсөлтийн насн дээр хардаа ингээд хатаасгүй промилк угаад байж байна. Яа. Танаа бүтээгдэхүүний орнд ажиллаж шүү. Юмас хүчээр автоматар юм зөхөөх юм а тий. Тий. Одоо эн чинь бидний ингээд ер нь мэдгээ яг үнэн ч үгүй. Тэрээс уншсан байл хэлж байна. Муур чинь ингээд яаж байгаа юм? Одоо бид нэг гэрээс гарна штэ. Тий. Тэнгүүд анд явчлаа гэж бодно гинэ. За бид нарыг уу. Тий. Тэгээд ингээ уута муутай бариад ороод олцоо аваад ирлээ. Олцоо аваад. Тэгээ ингээ юу гэдэг нэг өдөөгээд яваад ингээ 7 номыг байхгүй болчих штэ. Тий. Анд яваад өгчих. Анд яваад бараг байж өгчих. Өгчиж. Бид нар өөрсдөө анд явж өгдөг гарууд байна гэдэг тий. Үдгээр тэгдэл юм шиг үлээ. Энийг тэгдэл гэж уншсан ш. Тэгээ бодонгот нэлээд ер нь бол байж болохоор байгаа сте. Тийм бай. 10 жил байхад би нөө хөдөө явдаг байсан. Хөдөөний том уурнуудыг бид нэлээ холгонуудыг бол ченка ашиглаад. Тэгээ эд чи холгонаараа амар тоглоно хоёр дэш нь гүйж албаар барьснаа, албаар сул тавьснаа гүйж очмочоо. Тэгээ яг нүдэн дээр бол зүгээр хүзүүг нь нэг л мушигт юм билээ эдгээр чи. Тэгээд ингээ араагаараа мушигт юм. ингээ ухаалт болчихно. Тийм. Тэгээд босоод ирэнгүүт гүнгүүд амар яг энэ хоёр юм байдаг. Холон марахгүй хоо. Энээр холгон энээр холгон марахгүй хоо. Энийг бол байрны одоо хөдөөний байрны болгонтой үзэх баг. Хөдөөний болгоныг барахгүй баг. Мэд одоо энэ хоёр болгонгууд юм ялаа шумуул мумуул эрвэхэ мэрвэх гэдэг тоглоод байгаа юм. Яг л нэг эрвэхэн дээр топ гэж дарчаал. Тэгэл ингээ харж байгаа нөгөөд ингээ саруулаад хэлээд дахиад топ гэж дараад энэ одоо бүхнүү яах нүгэ тараад шүү дээ. Эдний хорд сайн байна тий. Хорд. CTS тэгээ хаа очоос юутай тий ажилтай тагоо хайцаа. Мэдэгдэн ш бас үйл хөдлөөр. Үнэхээр зүгээр хоолнд сонирхолтой. Тэгэхээр яг ажилтай хүмүүд ажилтай биш ээ. Залхуу шүү дээ. Зүгээр хоолндоо обид болохоор хийхэд дуртай. Тэгээд тэнгуүтээ хийнгүүтээ аяг маяг угаах сонирхолтой. Нэг бүтээх сонирхолтой. Цэвэрлэхийн өөр юм ихтэй. Ахлах тоогооч юм биш үү? Яаж ч ихтэй хамгийн их ажлыг туслах тоогооч нар хийдэг тий. Тийм шүү дээ. Бүх юмын дэлгэн бүх юмаа байгаа нь юу. Тий. Чинжүүтэй цогц гоё шүү. Цөөнгийн байцааны хэрүүлээд шүү дээ. Би одоо эмээ байцаадаг болтод гоё санагддаг байсан. Өөрөө бол Эмээ чи байцаа яждаг байсан юм уу? Цөөн бол чинжүү бол ёстой гоё орж ирдээ. Гоё зөөлхөн. би юм нарийн ногоод цөөн болтой. Төмсөн дөргөө. Тийм үү. Юу цөөн гэхдээ төмөс ер нь хийцэн байд юм аа. Жохон төвлөгдсөн төмс хүнс дундуур нэг бас гоё орж ирдэг юм аа. Аргуу зөөн жоохон. Аргуу юм аргуу. Гайнал. Тостой цөөн дуртай. Би бол нарийн ногоод. Чат. Төмстэй зөөнө төмсөө зөөнө. Би бол Төмс ясноо. голохгүй. Тэгээд идчихнэ. Мах сайхан харагдаж байна. Энэ хоёр муур
Ер нь бол магцах гөөнөстэй. Болгодог Том нь сонирх нь. идэхгүй юу? Цагаан Оролтно. амар өлөө наачаа. Тэг хийж амар шүү дээ. Трактуртай. Уул муурч ингээ хортой мортой юм ингээ өмнөрлөө иддэг. Халуун нугаатай трактуртай идчихэ. Орон сууцны моорнод өөрөө хоо. Наа чи давсны амралд орцсон би яг тийм. Хүмүүс яасаа. Юмыг одоо давстаа л идэнэ. Тий, давс ижүүлэхгүй байхгүй амтд чинь. Байгаль нөгөө давс байхгүй. Яг давс хэрэг болохоор очиод долоож байгаа. Тэгэхээр хоолндоо ихгүй шүү дээ тэр чи одоо түгийгээр нь баг идчихэж байгаа. Тэгээд давс явал одоо бидний хоолндоо иж байгаа давсны одоо доо зугаа шүү дээ. Тэрийг идэх юм бол наа чи нөгөө бөөрөндөө ахгүй. Бидраас ч одоо 10 дахин жижиг мөрт байгаа. Хэвхүүлээ. Гоё өнөсч. Наа. Арааны шис гооч сайхан иднэ. Энэ та гоё юм урдаа нөө том цонхтой болохоор өөдөөс гэрэл өгөөд их гоё харагдчихэв. Яг бүр чүүлгүй болохоор бүр амар л гэрэлтэй байна. Харин тийм байна те. Манай хоёр чүүлдээс зүгтцээ. Тэгээ чүүлээ ураа ийцэн. Угийн чүүл чи өөрөө. Чүүл ингээд талаараа тасарлаа шүү дээ. Энэ том цонхны чүүл. А киктэй гараад хэрэг удаж байгаа юм би. Стрим хийдэг. Энэ платформ уу? Тий. Үсээд 4 жил нь л болж байна. Цаахаа. Чин те. Одоо YouTube дээр яг үзэгч байгаа болохоор л хийж л байгаа л та. YouTube-ийн үзэгчдэр кик руу ороход ер нь хэцүү байна уу? Гайгүй юу? Ямар ч асуудал шүү дээ. Кик руу ороод нөгөө Gmail-ээрээ бүртгүүлэхэд товчлуурыг дараалал өөртөө нэрвүүд болоо. Тийм бах те. Ямар ч асуудал. Тэгээ манай үзэж байгаа хүмүүс манай CTS кик руу орж гоё стриминг үзээрэй. Яг хөө мен channel дээр стрим хийж л байгаа л да. CTS live дээр тэнцээ стрим хийж байгаа. Тэгээд тоглолдог ч юм уу те яг тийм нэг тийм дийлэх үздэггүй тиймэрхүү зөвхөн те яг үнэхээр намайг үзмээр байгаа хүмүүст зориулаад кик дээр стрим хийж. Тэр нь яхаа одоо чиний кикний үйлчлэлийг одоо дунджаар хийдвэ. Тэгээ монголчуудаас кик дээрээс зөндөө кик руу орж эхлээд л одоо юу гэдэг фолловер нэмэгдэж ил байна. Тэр хүмүүс одоо бүгдээрээ үзэхгүй л те тэгэл одоо л 20k төгчлөх шин. Оо бас өндөр ч тий. Тий, ер нь тэгээд одоо 20,000 фолловерс өндөр үстэй Монголдоо бол. Мё нөгөө бүтэн жил зүтгүүлсэн шүү дээ. Кик дээр. Тэгээ мёгийнхны 40-50k бол байгаа. Зөв хамгийн ер нь хамгийн их нэстэй кик дээрээ. Тий. Араас нь сартаас сүүлийн 3-4 сар зүтгүүлж байна. Тэгээ одоо би одоо өнгөж ороод нэг жил хинээ сар хагас болж байна. Тэгэхэд өрчлөө. Чи тэгээд яг нэг амралт аваад авахлахаараа нилээ удаан алга болдог тий. YouTube юу сошиалаас тий шүү дээ. Ер нь тэгэл тэр чигтээ хаяал яг нөгөө жиг бизнестэй хамдрал боцдог. Хэрэгтэй юу стрим ер нь чангаж байгаа. Би бас нөгөө бүр 21 онд илүү марафон хийж байгаа. Тэгэл яг бүр хорцсон шүү дээ. Бүтэн жил би сошиал руу баг ороогүй шүү дээ. Яг нөлөөлт юм билээ. Стрим гэдэг зүйл чинь бүр яг хүнийг яг одоо байгаа юм шиг байна. Бид чинь видеогоо сараас эвдүүлж байгаа. Тэгээ өөртөө нэг цаг маг аваад ингээд жоохоо ингээд амбаж мамарч шүү дээ. Тэр чинь шууд болохоор чинь зогсох боломж байхгүй. Зогсох боломжгүй. Яг ингээд бариад идэм л шүү дээ. 0 авсан чигээ дүлчиж жажаар. Яараа то. Сая би өглөө яг сэрээд бодсон юм аа. Ингээд 6 жил, 7 жил ч юм уу. 19 оноос хойш хийсэн хэр чинь 6 жил гарan болчих жоохгүй юу? Чи удаан хийсэн байна те. Тэгээд 365 оны би бол 300 гаранд нь бол стрим хийсэн байгаа. Паах. Тэгээд өдөрт 8 цаг хийсэн гэж бодоход би юу зүгээр л яг камера асаагаад стримэн дээр би 15,000 цаг амьдэрсэн байна. Энэ камера 10,000 цаг ажилласан байна. Тэр бол дунджаар бодож байгаа шүү дээ. Яг зарим үед ингээд Cap? What? How dare you, man? Мэн одоо 30 хоногийн 22-т нь стрим хийдэж штэ. 22-оос олонд нь стрим хийдэж штэ. Мэн 7 хоногт нэг өдөр амарна. 6 хүрчэн 4, нэмэх нь 2 3 26. 26-г буцаага 30 нь хуваа. 086. Тэгээд 7-г үржтэн 365, үржтэн 086. Тэгээд өдөрт 8 цаг. тасраагүй үедээ бодвол бараг 20,000 хүрж магадгүй л 15-аас 20,000 цагийг бол зөвхөн стрим хийх. Одоо нөгөө ямар нэг юм хийхэд 10,000 цаг зарцуулаад мэрэгчдэг гэдэг бол тэрийг бол давцсан л байгаа юм бэл. Одоо нөгөө нэг Монголын хамгийн анхны стример юу нэм бэ? Бүр юу байгаа вэ? Айл дээр үед зүгтээ 2013 4 онд одоо Dota энэ чинь стрим хийсэн хүмүүс байна. Одоо Кэдэс ах ба штэ. Кэдэс ах чинь Twitch дээр стрим хийжсэн штэ. Бүр хамгийн анх уу? Тэгээ бас тэгээд би одоо пост оюутан байхад Тэна ах гэдэг үсэ. Зөв. Тэгээд нөгөө PUBG-гийн үед штэ тэр чинь PUBG дөнгөж гарч ирсэн үе. Тэгээд Twitch дээр хийдэг байсан. Өөр бас хуучин Dota тоглодог
юм бэлээ. Монголын одоо Азийн топ ММР-аараа нэг мэгт явж ирсэн мид санкэ хийжсэн санагдчихэв. Санктит хэлөө. Үгүй санктит чинь одоо долж байгаа. Хуучин санкэ. За нөөч төлөж ин хараад. Цөөнгөө үдэж. Үгүй ингээд юу яа гэм үү? Таг магаа ингээд дундуур нь аваад явчих тийм үү? Миний одоо мэдхийн цөөнг чинь ингээд салхиуруулж болохгүй яг тэр чаас бууз юм байна. Тэ бууз. Цөөн цаас гуралтайгаа энэ чинь нөгөө эрсэн гуралтайгаар чинь гайгүй те. хамаагүй гайгүй. Ерөнхийдөө хянчих юм байна те. Тэгээ би ингээд салхиуруулж болдгүй юм уу? Яг тоом аахгүйгээр одоо ингээд харангуй за жоохон шүлээ ширгэж игээд би таг авцсан. Зөв. Мэдхгүй одоо эзэж түүхрэж аваагүй болохоор одоо би одоо мэдэхгүй л энэ даа. Чичгэл зүгээр цөөн зүг хашраад юм байна. Хүснээрээ идэм байна. Би ч бол одоо яг л нөө хүний зааснараа штэ усаа тиймэрхүү ингэн хийн за тэдэн минут гээл пад. Тэгээ нэг жоохон сонсон те. Сонсоод үнэрлэн. За ер нь болчихчтэй гэж пад. Цөөнж гоё шүү. Чичгтэй бас стримийг бас өөр төвшөнд авчирсан шүү Монголын стримийг. Яг бүр ингээ фул таймаар за яг стример хүн бол CTS юм байна яг. Гэтэ ер нь бол би ч бас нэг сүртэй стример мэддэггүй байсан. Нё айгүй хийдэг байсан. Миний мэдхий. Би яг хоноо өөрөө Dota тоглодог болохоор Нёг мэдээд ах шиг байна. Түүч 19 оноос хойшгоос бас л үүсгэн байгуулагдсан. Одоо яг ингээд хамгийн анх хийснээс ингээд яг стримээ өдөө хүртэл хийж байгаа хүн гэвэл одоо баг цөөхөн байгаа х тэ. Цөөхөн. Яг ч миний мэдхий нэг 100 стример бол нэг тийм жоохон гарч ирээс 100 үзэгчтэй болох хүмүүс байна. Заавал ирлээ. Дэрэ. Оо янз. Ямар гоё хөөхөн тавг маавт. Рестораны цайван. Халуун цай уун штэ. Би бол сүдэ цай, бааху цай, сахартай бааху цай заах штэ. Бодотой оргон дээр. Би зөвийн балтай одоо нэг ялгаагүй юм лээ. Гоё. За мэдгүй паприка соус, чихэрлэг чили, арай чихэрлэг кетчуп. Энэ надад тэр нэг кимчи байна. Дундуур нэг кимчи идэ. Дарсан өгөрцөн байна. Би жоохон дарсан өгөрцөн жоохон дуртай. Шар манжин байна. Кимчи байна. I have everything. I have everything. Цөөнтас би уухтай. Би байна. Би уухгүй. Жижиг хэрэглүүд бол болчлоо. За. Одоо сайхан идэ. Манай нөгөрцөө. Гой кимчи байна. Атэ кимчигээ ядгаж авнаа. Өгөрчөө. За. Яасан голлоо. Халуун юмтай уудаг гэж хэлсэн. Чи бүр хоолоо идмээр байдаг. Юм босод бүх юмудаа бэлдмээр байдаг те. Оо. Янзэ. Надаа үрчүүлсэн. За уучлаарай. Мэддэг юмс. Вэрдэдэц. Тасаха. Табаас захаас бодолын зөвлөл байна. Байна. Одоо юм зайвар өгдөг байна. Царай гэрэлтэй гэсэн. Гэнэ хүмүүс бодолкээс элдгүй шүү. Чи ихтэй гой цовээ идэм байна. Ер нь давгүй идэв штэ. Гой. Гой. Тэсэн хоотыг идсэн. Аагүй. Мэдээс тавгай сольж байгаа штэ. Чамын зөв гоё юу, миний зөв гоё юу. Голынхан. Хариулсан бэлэнтэй. Голынхан гоё юм чи. Мэдгүй би өөртөө таалагддаг цоо гэж. Энэ их гоё. Хүмүүсийн зөв шат ондоо байт юм билээ. Йоо, цогтой бүр нэмээд уу. Анаад бүр жоохоо үлдсэн штэ. За нэмнэ. Гоё. Янзэ. Амтаа байна уу гоё. Өнөөдөр бол анаа аваад нийцсэн. Тийм үү. Тэгсэн чи би шөлдөө аваад ирээд нэгээд. Аа цогтой ирээд. Тэгээ би аваад ийцээ. Одоо цогтой ахта баярлалаа гэчлээ. Гоё. Би бол ер нь бол идчих юм байна уу ингэсгээл. Тэгэл ахаад нэмээд идэл ахаар юм байна. Нэ бэлтгэл хийсэн болохоор би амар юу шаардаж магадгүй. Хоолтой би бэлтгэлээ хийнгүүтээ уурга уух гэснэ. Уурга уухаар жоохон нэг гиз төдийгээд яадаг байхгүй жоохон хоол болохоор тэнгууд нь за ер нь бол уурга уухгүй чам дээр ирж байгаа идийтэй гэж бодож ирсэн. Бэлээр надаас. Тэгж Уурга ус байна. уурга уухгүй. Бэлдээс ч бааси уурга, ингийн уурга, креатив байна.
Өөрөг байна, пиратын байна. Өдөр тэрэгтэй бүх хөтмийн болж. Тийм ээ тий. Танаа хөрөгч бас бүх юм байх юм аа. Ер нь бас тийм нэг тийм хоббитой хүмүүс байдаг те ингээд нэг хөрөгч нэм хөрөгчөнд бүх юм байж ах хэрэгтэй гэсэн хүмүүсээс байдаг те. Мэдгүй би энэ Чи тийм байхгүй. хинээс сурсан юм бол. Эсвэл зөв бага ядуу чашаа хөрч хоосон байдаг байсан болохоор бас арайч ядуу гэж хэлчихгүй ба. Тийм. Манай байр дээрээс амьдэрдэг. Тэгээ би ингээд сандахгүй. Бага тэгээд ээж ингээ өглөө гараад орой 9 үед ирнэ. Тэгэл би гэртээ өдөржгөө ганцаараа хөрөгчтэйгаа. Үгүй хөрөгчин тэгээд ээж олонгод өглөө нэг 1000 төгрөг үлдээн. Тэрнгээр нөө сүйт бичээ аавна. Тэгээд 1000 төгрөг үлдээгээгүй. Тэнгүүт би бүр яг нэг бүтэн өдөржин нэг кимчи хийжсэн байхгүй. Ямар амир. Тухайн нэг нааса кимчи нэг 500 г кимчитэй. Тэгээд би нэг өглөө нөө өндөг шарж идсэн сарч тэгэл орой ээж ирэлт би яг кимчи. Хүний өнгөд юу гэдэг вэ? Нээхэд яг ингээд нэг хүний нэг бодсон бүх юм байж байгаа хэрэгтэй гэж бас боддог хүмүүс бас байд юм байлээ. Хөрөгчөнд ач холбогдол өгөх ёстой юм байлээ. Айгуу гоё. Тэг яг арай дунд ангаас амьдрал арай гайгүй болоод ээж ингээд жинхэнэ ёстой юм болгоно гэж байлгах гад. Тэнчнээс юм сурцсан юм шиг байна. Ингээд хоос байхыг үдцэн, дүр байхыг үдцэн, тэнгүү дүр байхад гоё бидчих жоох. Тийм штэ. Яа би бүтэхгүй. Дунд ангид авч гэртээ өгцөг болно. Ээж ингээд нэг Ангийн орж ядсан хөрөж хоолтно штэ. Үүдээ ингээ хамгийн сайн гэдэг Монгол дэвшлийн помидор 3 кг помидор авчирсан хүн идсэн байна. Үүчтэй би бараг идэг баг. Найз зураг төл байсан. Тэгээ ээж нь бодож шээ. Миний хөт помидор дуртай юм байна да. Авчираад байдаг те. Хаяа их идэхгүй хаяа гинтгэд дуусаад байдаг. Өө яг 10 жил байхад найзууд үгийг нэгнийхээ гэрт ороошоо хөрөгч нь утдаг те. Чөлбөл аа. Тэд ихтэй угийн Улаанбаатар ах хэвээр. Оо. Хаана хаа. Дорд. Баг ахта дордод байсан юм байна. Дордод зүдөв төгсөөд тэгээ сургууль ортод ирсэн. Ээж энэ ажилдаа байж байгаа тэгээд хот руу ирээд ажилласан билүү дээ. За дордын залуу юм байна. Зөний амралтаараа өвөө юм зүйл чинь. Дордод дэшээ чи бөөрнөр байгаа лөө. Тэгжээ бөөрнөр орж үзнэ. Хүмүүс бөөрнөрийг сэлхэд аягүй гоё нойрол гэж ярих. Бөөрнөр ер нь нэг тийм долоо шиг. Яг вайп. Би очиж үзэн. Ингээд цаад харагдахгүй тэгээ нэм элсэн эрэхтэй. Сэлхэд гоё юу? Ус нь бүлээн гэдэг юм шиг хүмүүс зөв Мэдгүй. Херас норыг бол бас бүлээн гэдэг. Бөөр норыг бас ер нь бүлээн. Би мэдгүй нөө яг үндэ. Би яг нэг Тийшээгээ юу ус руу ингээд орж болохгүй лээжтэй зайнуулаад орохгүй шүү дээ. тийшээгээ зам хэр байгаа вэ? Аим шүү. Муухай юу? Нөгөө нэг орнын зам би ямарсан 400 атсан. Яг бүр амар нэгтэй зав. Одоо ингээд Улаанбаатараас Доронттой шоу басан хүртэл 650 км таахгүй. Яг тал дээр нь Хэнтэн аймгийн одоо Чингис хаан байгаа байхгүй. Тэр Чингис хаан руу ингээд 4 цаг дахиад очиж байгаа байхгүй. Тэгээд энэ чинь хоол идэж байгаа. За дахиад бараг ингээд 4 цаг дахиад очиж ухааны юм бодоод 8 цаг гэж байгаа юм. Тийм ээ те. Дарнал руу гоё зам тавиул тэр бөөр нөрлөл явъя да. Бүр амар. Энд чинь нэг юм амар нэртэй юмнууд байгаа. Нөгөө 50 км. тамийн 50 ч дорнтойх ш те. Тамийн алдартай амар нөхтэй ингээд хүмүүс яваад байдаг сүлжээ. Ингээд тамийн 50 амдэр ингээд 10 км-ээс сурдлах боломжгүй. Ингээд нөх рүү ороод гараад. Одоо стример байхын 30 км явцсан. Тий. Тэр чинь бодоны дээр явцсан. 6 жил стример хийжлээ шүү дээ. Одоо дөнгөж чинь ч одоо бүр яг сайнтай муунтай бүгдийг мэдж байгаа да. Суудаад нөө арай оройн цаг амьд дэвшилтэй. Нойрны асуудал болж байна тий. Одоо ингээ видео хийж байгаа хүмүүс байх юм бол өдөр видеого бичиж орой цацчих болно шүү дээ хүмүүс үзэх цагаар. Тийм байх. Заавал орой. Хэнгүүт нойр ингээ өвдөрч байгаа байхгүй. Би ч ингээл айтахандаа бол тий орой юу гэдэг 6-аас стрим асаагаад тий. За болов за 6 царай хотлаа да. 7-оор стрим асаалаа. Нэг хүртэл явлаа 2 хүртэл. Тэгэн жоо бүтэн цаг ажиллахгүй юу? Заавал тэгээд яг 1-2 хүртэл явах. Чи одоо ингээд 8-аас асаагаад 11 гэдэг нэг өдөрт нэг оройдоо нэг 3 цагийн стрим гэж ер нь төлөвлөх гэж үзсэн үү? Таас өөрөө тооцох дуртай болохоор 12 цагаад төлөвлөдөг байсан. Тэр чинь ингээд анч ээжтэй дүүтэй амьддаг байсан. Тэгээд дүүгээ өглөө сургуульд нь явж өгөөл, хоолны хийж өгөөл. Тэгэл би 12-ийн үед сэрэл 12-оос стрим асаагаад 4 хүртэл стрим асаагаад 4-өөс дүү сургуулиас ирэхэд нь хоол хийн. Хоол ижээд 6-аас буцааж асаагаад тэгээд дахиад ингээд нэг стрим 3 тасч яадаг. Тэгээд 4 цагийн нэг таслахаатай. Нэг тийм байсан. Анхны яг эхэлж явах үеийн грайнд бол 19 онд. Тий 19 онд, 20 онд. Тэгээ ковид орж ирээд жиггээ стримерийг бужруулсан уу? Ковидор яг
Нүгтэй ковидор хүмүүс ингээд завтаа болоод тэр өгөөжийг авах шүү дээ. Нэг хүртээгүү би бол. Энд чинь нөгөө PUBG Mobile хүмүүс бүгд тоглоод PUBG Mobile стримерүүд хүмүүс л 10 маран нуурсан. Тийм баг тий нэрээ. Миний үзэлд нэг 50% өрссөн байж магадгүй хаа. Янзээ баярлаа. Ямар амар идчихвэ. Нэр амттай л. Зөгтэйгээ ичгүй ингээд анегийн хоолыг орог идсэн сууж шүү. Анаад ч нэг аяны ороолоо жоох юм л. Ямар амар тий. Амар цөө бас л тоо. Хүн цөө мөгөөс агаад сүлээд бас. Өнөөдөр бас анеаг улаашаад. Йоо өнөөдөр бас анегийн сунгуулж so good. Стрим шиг бүтэн цаг яаж шиг ингээд нэрээ 2.4 цаг стрим хийвэл яг үндэ хин илүү онлайн байна. Бас ингээд яг үндэ баг үндэ үдгчээ булаацлчлаа гал та. Одоо ингээд зах зээл дээр одоо гэртээ ингээд уцаа оролдоод хөвтөж байгаа юу гэдэг хүний тоо чинь ингээд тогтмол байхгүй. Яг гоо сон тэгээд сонирхлоор хаваагдаад багс чинь тэгвэл нэг сонирхол дээр байгаа одоо 2 контент тоглолтыг стримээр байвал яг үндэ үдгчээ булаацлах байхгүй тэр хоёр. Тийм байна тий. Тэнгүүд хэн удаа онлайн хэн нэг стрим хийн тэр хүндээ илүү дасна илүү дуртай болно. Тэр хүнээ илүү дэмжих хүсэлтэй болно. Тэнгүүд нэг ингээд зогсчих юм бол дараагийн хүн шууд ингээд сэлгэл булаагаад аваад явна гэсэн үг. Тэгээ тийм болохоор ялч их цаг стрим юм. Гүлэг өчтөр амар гэртээ зайцтай ороомыг хийж идэг баатар болсон. Хөөлгөчөө багтуулаад амар хатуу гуралтай ороомыг болсон. So bad. Just get good man. Тэгээ ялч бүтэн цагийн ажил. Тэгээ нэмээд юу тий 6 цаг стрим. За минимум тааштай. Яг стримерүүд чинь яг үндэ 6-аас 10 цаг баг хийж байгаа. Тэнгүүд тэрнээс гадна видеого монтажлах бол эдитер байхгүй бол өөрөө л монтажлна шүү дээ. Тэгнь. Видео одоо тэгэл стрим өмнө 2-оос тусаад өглөө 6 хүртэл видеого монтажлал нар мандангууд унтдаг. Тиймээс аахгүй. Тэгэл 4 цаг өөрөө видеого монтажлан тэрийг эдит сурна. Тэгээд өөрөө хийж сурж байгаа болохоор орондоо оронгуудаа стримерхэн сайжруулах гэдэг видео үзнэ. Зүгээр ингээд сэрүүн байгаа 16 цаг ямар ч зогсоо зайгүй стрим. Тэгээд тэгжээж нэг 2 жил мэл болж ингээд 4 болж байгаа байхгүй. Тэгээд видео цацагтаад хүмүүс санд Grind Street Boys үзээд эхлэнгүүт чигнэсээ стример болж байгаа. Тэгээд мөнгөтэй олчингууд эдитертэй болно. Постмнууд хүмүүс татаж эхэлж. Үнэхээр дөнгөж эхэлж байгаа бол ер нь бол нэг өдрийн 12 цаг чиг грайндлахгүй бол ер нь болгоно ч. Стример айгүй их байгаа нь одоо тэг амархан гэж харагдуулаад байна уу? Эсвэл зүгээр л яг хүмүүс стример болох гэж оролдлого айгүй их хийж байна. Тий. гэж хараад байна. Оролдож үзэхэд амархан байхгүй юу? Нэг төвшлөө дараа л стрим хийсаач штэ. Нөгөө зөвхөн нэг юугаар сурчвал те. За камера хэдэн техникээ бэлтжлээ тэгж жагаад тохироогоо сурцсан байхад тэгэл нэг коноб дараад стример өстэй те. Ямар нэг видео монтаж сурн морн гэхгүй угаасаа л яг үнсэн гаргаж байгаа юм чинь тоглоомоо тоглож чадчих байгаа юм чинь хийхэд бол ерөнхийдөө эхлээд амархан. Хэдэн үстэй тэгээд дараа бүүндээсээ тэгтэл явна шүү. Зүгээр л тоглоомоо тоглож байгаа хүн хүн үзэхгүй л дээ. Тэгээд хүн үзэхгүй штэ. Тэгээд би бүх Facebook дээр байгаа бүх группүүд рүү ингэ шеэрлдэг байдаг шүү. Өөрөө л өдөртөө 200 шеэрлнэ. Тэгээд 10 20 үзэгч цуглана. Тэгээд нэг хожиж байгаа тодч би анх нэг 100 үзэгчтэй болчоо бүр ингэ зүрх ингэ салганаад бүр PUBG тоглож ирсэн. Тэгээд сүүлийн топ 10-д үлдсэн ингээд. Тэгээд энэ 100 хүнийг аваад үлдчихсэн ингээд те. Яг тэр нэг юу хойч Норт Жорж Полын хойтлын уулан дээр би байсан. Одоо хүртэл санд зөө. Анх удаа 100 үзэгчт авсан би нэг гросо барьцсан ганцаараа үлдсэн. Тэгэл энэ 100 хүнд би нэг хожоод харуулчих юм бол ингээд маргааш миний стрим үзэж магадгүй гэсэн итгэлтэй. Тэгэл Facebook дээр ингээд зүгээр стрим асаагаад зүгээр ингээд утсан дээр ингээд шэр ингээд бүх группүүд рүү ингээд шэрлэн зөө. Тэгээ буюу бүр ингээд төрсөн ээжүүдийн групп, пүү зардаг групп, зар тэгээ нөгөө Facebook-ийн нөгөө троллууд байдаг бүх групп нийт зарын нэгдсэн групп би бүгдэнд нь байдаг. Би бүгд л нэг ч санаа зовхгүй шил. Бүгднгээс нь бандуулсан зөө. Тэгээ үдж байгаа хүмүүсээ шэрлээд өгөөч гэжгүй хамгийн их шэрлсэн хүнийг нь хүнд модератор өгөн шагнана. Тэгээ пост оруулна. Тэнгүүтээ стрим постн дээр лайк дарсан хүмүүсийг пэйж дээр лайк дараач гэсэн хүсэлтийг өдөр болгон явуулна. Тэгээ grind is non stop man. Тэгээ өөрийнхөө стримийг чи шеэрлэхээс санаа зовж байвал чи угаасаа амжилт олохгүй. That's sad reality. Чамаа чи өөрөө дэмжихгүй. Чамаа чи өөрийгөө дэмжихгүй байгаа. Тэн чамаа юу гэж тэн чамаа яг гэж дэмжиж. Тэнгүүд өрсөлдөхийн тулд өөрөө сайжрах хэрэгтэй бол. Тийм байна. Яг го давуу тал нь тэгээд нэг ажтайхан болчвол өссөн үед амралт өссөн үедээ. За тэгж мөрөөж бод ихтэй өрсөлдөгч байгаа хүн бол хэзээш амарч чадахгүй л тээ. Яг 100% стример хийгээд амьдрахад хэр боломжтой байна. Яг 100% стример хийгээд амьдрахад хэр боломжтой байна.
боломжтой болсон шүү дээ. Боломжтой болцсноо. Ер нь яг хизэнээс мэдэгдэв чамд. Тэгээ амар тийм эйготой хэлэхэд бол ер нь ингээд завын засцсан байхгүй юу. Тэгээ одоо юу гэдэг миний үеийн тэ стримерүүд. Тэгээ ер нь бол 6 жилийн өмнө стрим хийж байгаа те. Чи тоглоод би чам мөнгө өгөөд байж явах гүйлэг минь. Тэгээл тийм комментэр дүүсэн. Одоо гоё шүү дээ миний дүү. Маа ахна мөнгө өгч юм уу. Хамгийн ихний ээлжинд угаасаа стримерүүд онишнал цалинж орлоготой болно. Тэгээд үзэлтэй аваад эхлэх юм бол одоо ч гэсэн спонсорууд бол нэлээд байдаг болсон. Тэгээ ер нь зүгээр одоо мэдээний сайтууд зүгээр ингээд стримергээд тавихаасаа юу гэдэг тайлбарлах шаардлага болцсон юм уу. Тэгэл овын залуу стример шүү дээ гэхэд тийм үү стример юм уу. Өмнө бол те ингээд видео дурсаа шууд дамжуулдаг юм шиний байдаг юм аа тэрийг ингээд хийдэг залуу гэж хэлдэг байсан бол одоо л тийм байх болцсон. Тэнгүүт те одоо нэг газрын маркетинг албанд за нэг тэдэн стример аван тэдэн видео хийлгэх нь одоо ингээд маркетингийн мөнгөч нэр тэгж байгаа ч. Зөв зөв. Тэнгүүт боломжтой болцсон. Ер нь Монгол стримерүүдээ хэр анзаарах вэ? Стрим үзнэ гэж бас 6 цаг ажиллах байгаа байхгүй юу? Тийм тий. Би өөрөө ингээд 6 8 цаг ажиллаж стрим үс явж боломж байхгүй. Тэдний тасалсан видеонуудыг л би сонирхож чарна. Сквал таны сонирхолтой юм болоо клип орж ирэнгүүт үзэгчдээс өчтөр дээ мё юм хийсэн штэ гэдэг нэг клип ороод 1 минутын бичлэг үзэхэд бол мё нэг юм шинэ гоё юм хийсэн байна. Тэгж чарна. Яг гоо тэгээд өөрийнхөө үед гоё хийж боддог дуртай хүмүүстэй л одоо нийлээл найслал. Тэгээ одоо миний бодлоор тэгэл мё байна, хорлоо байна. Хорлоо бол үед одоо дөнгөж гарч ирж байгаа хүмүүс сонирхгүй л хашаа байна. Яг үндэ би хорлоог бол үнэхээр потенциалтай нэг тийм яг нэг яриа хөөрөө сайтай гадагшаа дуулуулна бүжиглэл чинь тоглоно бидрээс мундаа тоглоно. Бүх юм бүрдсэн хүн байгаа. Одоо тэгээд хийгэл дутуу байгаа. Игзэн таараад нэг пүг гэх юм байна л да тий. Яг стример гэдэг хүн чинь яг өөрийнхөө нөгөө нэг үзэл бодолтой 100% байж яг өөрт ямар санагдсанаа шууд хэлжээж л тэр ч бас нэг стример байгаад байгаа ш тий. Нөгөө нэг жүжиглэхгүй. Тий. Ер нь юу гэдэг ингээд нэг нэвтрүүлэг одоо ингээд тооч ерөнхий сайд одоо хүртэл ингээд нэвтрүүлэгтэр яг бэлдсэн юм аа л яриад байна гэж хүмүүс загнаад байгаа шүү дээ. Тэнгүүд ямар нэгэн видео контент байх юм бол хүн бол бэлдсэн юм аа гаргаад тэр гаргаагүй бус хэсгээ таслаад оруулчих болно. Стример чинь ингээд 6 цаг сууж байхад хэдий бэлдсэн юм аа гаргаад тэгээ юм алдаагаа ингээд нөгөө нэг тастаж болохгүй те шуудаар болохоор тийм шүү дээ. Сая ингээд хончин лавгагийн клип сая ингээд сая views авлаа шүү дээ. Тэгээ лавга надад хэлээ тэгээ устгуулж байгаа байхгүй юу. Тэгээд одоо яг тиймэрхүү болдог байхгүй юу. Тэгээд одоо юу гэдэг рэпруудын tier list-ингүү тэгээд нэгнийгаа юу гэдэг өөрийнхөө хувьд ингээд юу гэдэг үнэлдэггүй хүндээ хэлчихгүй тэр нь тэгээд бос хүмүүсийн үзэл бодолтой ингээд зөрчилдөөл ингээд хэрүүл ороод боо драма лайв стрим чинь ингээд угаасаа чи би эхлэлт хэлсэн байхгүй юу. Тэгээд за та нар найзуудаа угаасаа та нар ингээд те юу гэдэг лайв стрим та нарын ингээ эдитлэн гэсэн монтажлан гэсэн юм байхгүй. Чи юм ярьсан л ам алдсан л бол дуусаа. Тэгээ тэр чинь клиплэгдээд тэгээ хамгийн хороо юм муухай новшин юмчил клиплэгдээд хүмүүс рил болгоод цацсан шүү. Тийм болно шүү гэж мань сануулаад хэлсэн. Тэгээд тийм юм тэгээ болсон. Тэгэл би нөгөө рил хийсэн хүүхдэд нь тэгэл хэлээл энийг ч устгаад үгнэ гэж би устдаа хэлүүлээд устгуулж байгаа байхгүй юу. Тэгэл одоо юу гэдэг угаасаа л тэгэл юу гэдэг үнэхээр тэгж бодоогүй байсан ч гэсэн стримний дундуур ингээд хөөрөөл нэгсгүүл нэг юм ярингууд санаа нийлэл ингээд юу гэдэг буруу зуруу юм хүн амьдрал дээр хэлдэг шиг стримэн дээр ингээд угаасаа амьдрал дээр хэлдэг шиг ингээд буруу зуруу юм хэлнэ. Тэгээд хамгийн новшин тэр нь клиплэгдэл цацагдана. Тэгж удангууд лайв стриминг is hard. Гэхдээ яг хуу чамаа хинж үздэг бол чамаа хинж тоож харахгүй л те. Жаа хинж үздэг бол чи юу гэж олон юм бодож ирсэн жаа юм үзэхгүй. Бас нэг талаараа те их хүн үздэг болчоо тэгээд хэцүү шттэ. Тэ бөө нүүд ингээл чамаа те бүхэл бүтэн 6 цаг 30 минутын турш ингээд 7 цагийн стрим болоо. 7 цагийн турш 3,000 хүний 6,000 нүд те 6,000 чих чамааг юу гэж те ам алдах нь гэдэг ингээ хүлээгээ сууж байгаа байхгүй. Тэгээ лайв стрим дууслаа. Тэгээ 2 хоногийн дотор ингээ 300k views-тэй 300,000 үзэлт. Тэрэн донд чинь тэгэл чамайг те нэг юм те буруу зөрөө юм ярихад 300,000 хүн ингээд таслаагүй үзэх байхгүй юу. Тэгээд тэрэн дундаас нэг 30 баачка очоод яг чиний буруу зөрөө хэлснийг чинь клипж аваад рeel болгоно. Тэгсэн чинь тэр рeel чинь Facebook, Instagram, TikTok-оор дүүр хитэн сая views. Holy shit, you are cooked man. Угаасаа тэр хүн чинь өөрийнхөө байхаас өөр боломж байхгүй гэсэн. Ямар ч мондөг жүжигчин байлаа өдөр болгон те. Би одоо 6 жилийн хугацаанд 15,000 цаг жүжиглэх ямар ч боломжгүй байхгүй. Тийм ээ те. Тэгэл өөрийнхөө л тэгэл явна гэсэн.
Одоо ингээл шинээр одоо ингээл зөндөө стримерүүд гарч ирж штэ. Тэгээ одоо яг гарч ирж байгаа стримерүүд яг одоо яг ямар санагдаж байна? Ер нь бол тийм галзуу бүр ингээд тийм юу тийм баг увайгүй гэдэг хэлэхээр те. Гэтэ тэр нь юу тийм муу биш. Ер нь бол тийм л галзуу байж аж бос хүмүүс сонирхож үзнэ. Тэрэнд бол санал хэлж байгаа. Юу тийм би одоо тэгээд ингээд 6 жил стримистэй гинт галзуураад тэгэхээр шал тэнэг. Тэгээд одоо шинэ хүүхдүүд таринч тэгэж галзуураа солиотой байж байгаа нь бол надад бол гоё санагдаж байгаа. Яг үндэ юу тийм би тэр хүүхдийн ах нь биш, хамаатан садн биш болохоор тэ чи надад тэнийг юм ихэ болооч би бол хэлэх нь шал тэнэг. Би бол зүгээр үзэгчийн талаас харангуут тийм шинэ юм хийж байгаа нь бол одоо л гоё байгаа байхгүй. Яг үндэ хүмүүс ингээл тэ наа тэнийг юм бол гэж комент бичиж байгаа хооронд үзэх юм олж хийж өгч байгаад нь баярлах хэрэгтэй байхгүй. Өөр яг үндэ тэр байхгүй бол би яг тухайн үеийн тийм entertainment-ийг авч чадахгүй байхгүй. Нэгээрээ стримерүүд айгүй их байна. Бас олноороо хоёулаа гуруулаа гэж юу н олноороо байна. Нэгээрээ хийх олоолаа хийх хоёроо ялгаа ямар байгаа л. Би бол олоолаа хийж чаддаг шүү. Нэнийг айгүй тийм хүлээцтэй хандчих юм болоо яачих юм бол би нэг тийм хийж өөрөө болохоор аха заримдаа нэг ингээл те дутуу унтаж босч ирсэн ээ би ихгүй гэдэг төрлийн. Тэгэнгүүтээ эсвэл бол нэг би заримдаа гинт бүр ингээд үнэхээр яг алмаар санагдал байгууд нөгөө хүнээ хүлээх гингүүд надаа бас зэрэгээрээ тэнэг санагдаад. Тэнгүүт яг өөрийгөө хамгийн өвчтэй үед нь олон хаалт. Тийм шүү дээ. Угаас өөрийгөө хараад биширдэн шүү дээ. Өөрийгөө сайхан ингээл үлгийдвэл тэгж явах сонирхолтой. Ер нь хүнтэй хамтарч ажиллах талтаар бол би бол амар муу. Зөв. Цааргууд эсэргээр болж бол бостой жинхэнэ бүх хүмүүсээ зохицуулаад тэрийн жинтэй уулзуулаад нийлүүлвэл юу гарах уу гэдгийг чи ингэ бодоод байгаа хөө. Би бол за би өөрөө тэгвэл би тэгвэл тэгж мондөг байх юм байна. Өөрийгөөсөө илүү юм бодож чадахгүй ч штэ. Чадхаас төгшөг гэдэг. Одоо нэг гадаадын стримүүд шоу спид кай дээр бол бас л стримийг бас өөр төвшөнд аваад ирлээ шүү дээ. Яаж ч өөр төвшөг. Тий одоо яг гадаадынхны одоо яг стримүүдийн одоо энэ төвшин яг чамд одоо ямар санагдчих байна? Гой санагдаж байгаа. Гэтэ хийх боломжтойг бол бас би те кай хийж байгаа юмыг харангууд хийчмээр санаад бол багтаж байгаа. Тэ ер нь ард нь ямар процесс болж байгааг нүдэнд төсөөлөгдөд байгаа. Гэтэ яг хийх миний сонирхох юм гэвэл бас биш юм санагдаад байгаа байхгүй. Кай энэ хийж байгаа юм бол үнэхээр өөр төвшний юм байсан. Одоо хуучин тэгэл стриминг гэдэг юм чи лайв стрим чи угсаа эхлээд 20 жил болж байгаа. Тэгээд сүүлийн 3 жил одоо кай юм галзуулаад юм. Бүгд л өнгөсө компьютер хавар цугаал ингээл хийдэг байсан юмыг ингээд эвдээд бүр ингээд Холливуудын киноны төвшөнд явж байгаа. Тэгээ кай спид гэдэг тийм бас нэг амар галзуу юм шиг мөртлөө амар тийм боловсроо харагдаад байсан надад ингээд амар юм хийж байгаа мөртлөө одоо зарим хүмүүс ч нэг амар гоё ингэж брэнд менежер байгаа л та. Хин ийм нөгөө нэг бүдүүлэг хүмүүс байгаад байдаг шүү дээ. Тэнгүүт тэр кай спид эдэр болохоор нэг амар гоё шин юм санаад тэрэн дээр ингээд тэр найзуудтайгаа байж байгаа тэр хоорондын нөхөрл үйл хөдлөл бодож олж байгаа зүйл хөдөлгөөд нэг амар тийм. Тэгээ одоо нөгөө галзуу үзэх боломжтой санагдаад байгаа байхгүй. Тийм галзуу байгаа байхгүй. Спид бол яг хүнд нөлөөлөхгүйгээр өөрийгөө л гимтэж гэдэг тийм үү. Тэргийн өөрөө мэдчихэж байгаа. Спид яг үндэ үгт ингээл хүмүүс харангууд юм тэнийг юм шарч болж яг үндэ толгойноо үнэхээр амар ажиллаж байгаа. Спид чаар жиг. Гэтэ хаа спидтэй хаяа өөрөөр гэтэ хаяа шахаал. Спид нэг тийм. Спид жүжиглэн гэж байх уу? Тэр юу гэдэг зарим жүжиглэх гэж хэтрүүлж л байгаа юм ер нь бол. Өөрөөс нь гарч байгаа эмоцгоо тэрийгээ ингээд оо яавал илүү хүмүүст үзүүштэй байх уу гэдгээр юм бүүстэлчтэй гэж нэм болж байгаа. Бас юутай те зөрөгтэй те спид. Тэр одоо өсрэлт амар те. Тэгээд нөгөө ингээд спид ч өөрөө ингээд нэг хоцож моцаал дээр нэг нөгөө ламбад өрсөдөг. Тэгээд өөрөө гинт бас дотроос яг тэгж гардаг бах те. Гадаад нөгөө нэг угийн нөгөө нэг өнгөт ажлууд ч жоох өөр өстэй те. Хараад ер нь жоох өөр. Тэгээд спидийн тиймгүй бас бичлэгнүүд байгаа. Ер нь ингээд ерөнхий имижээр харах юм бол спид нэг тийм тэгээ юу ч хийж магадгүй галзуу солиотой. Нэг бол хот чинь, нэг бол бэкфлип чинь, нэг бол юм нураагаад ч юм уу те. Нэг бол хүмүүстэй ингээл хэрэлдэж байгаа ч юм уу. Эсвэл Google хийдэг ч юм уу. Нэг юм амар тийм энержитик юм мэдрээд байгаа. Тэгсэн мөртлөө яг спид яг ингээд те амар serious болсон үе ингээл хэлээд байгаа. Болвол хөшөө тийм юм. Ингээ яг юм мэдэд. Нэг өөр нэг стример ингээд нөгөө гэнгийн ингээд хайн цайнууд байдаг шүү дээ. Тэрийг ингээд хийх гэж юм. Эсвэл ингээд нөгөө гэнгийнхэн уулзсангуудаа гар барьдаг тийм юмнууд байгаа шүү дээ. Тэрийг хийх юм бол нөгөө өрсөлдөгч гэнгийнхэн тэр гэнгийнхэн байна гэж үзвэл баг буутчихдаг. Тэрийг нь мэдэнгүүтэй ингээд стримүүд зогсоож байгаа ч юм уу те. Бас ингээд serious үедээ ингээд спидийн царай шал ондоо. Ингээд тэгээ андарангуутай үнэхээр тэрийг биш тааж үнэхээр тархин ажиллаж. Спид Кай хоёр ихтэй стримерийг бүр яг үндэ бүр дэлхийн стримерийг шал өөр төвшөнд аваад ирсэн шүү дээ. Кай юу гэдэг өөрөө гарч ирсэн стример биш. Ийм
fabricated буюу одоо нэг үйлдвэрлэсэн. Кай өөрөө шинэ хүн гаргаж ирж байгаа юм байна. Үгүй. Кай чинь юу гэдэг ингээд лаг ингээд гэртээ стримээгээл өөрөө хичээгээл ингээд өөрийнхөө хүчээр гарч ирсэн биш. Холливуудын ингээд томчууд наад хүүхдий чинь одоо дараа нь энэ үйлдэлийг хэл энийг хийх гээд хэлгэцэн тим хүн гэж. Яасан бэ гэсэн чинь одоо ингээд амар Воо. Чи нэг юм мэдээ харсан уу гэж яагаад би ирсэн аахгүй. Яар катарч би бүр мэддээ шиг яадасаа. Тийм мэдээ байсан аахгүй. Ингээ Каин талаар юм мэдээ ингээд зураг олдож байгаа аахгүй. Тэрийг талаар ярьж байгаа. Энд нэг юм таама conspiracy ярьж байгаа аахгүй. Тэг чи мэн яг бүр мэдчихэв шиг ороод уртлах нь катлцсан. байгаарэ. Би нэрийг санддаг бай. Тэгээд Кай 2013 оны үед ингээд нэг юм шалтан илэрж байгаа ингээд зураг олдож байгаа аахгүй. Яг ч юм одоо байгаа хүмүүс аль 13 онд би нэгэ мэддэг. Тийм байна тий. Тэнгүүд хоёулынгийн цаанаасаа ингээд тэг нөгөө том ах ингээд хөдлөж байгаа. Нэг димхүү би харсан. Гэтэ байж болчихсон. Хоёулын үед ч одоо бүр ирээдэг бол LeBron James-ийг лаборатори бүтээсэн гэж яриад байгаа ч. Магадгүй ш. Тийм байна тий. Бас тэгээд Холливуд эд чинь тэгээд үнэхээр дээрээсээ томчууд нь ингээд бэлдээл өвлөж зохиолын бичиж байгаа. Тэгэл мөнгөтэй хүмүүс чинь тэгэл юмыг зохицуулна шүү. Тийм шүү дээ. Одоо наад хүүхдээ чинь ийм студ бэлдээд өг наад хүүхдээ ийм хийлэг нэг ийм продюсер хүн бол яг үндэ мөнгөтэй үйл энийг ч гаргаад ирэх боломж байгаа л. YouTube гэхдээ сүүлийн 2 жил бичгэнчлээ. Яг үндэ бичгэнцэнтэй амар их шинэ YouTube билээ. Тий одоо чинь Мио гэхэд амар олон сувгтай ингээд яаж чи яас гэл аваад нь сувг байна те. Түд ингээ харангуут угийн сүүлийн 2 жил YouTube гэхдээ бүр 9 хөгжиж байгаа те. Одоо дараачийн 2 жил бүр хөгжих байх та. Тэгээ бүр тесрэх хоо. Амар. Одоо би ингээд өдөр болгон ингээд ороод YouTube ороход ингээд юу гэдэг шин YouTube руу шин channel нэгтсэн шин контент эсвэл нэг өгцөн байсан channel-ууд буцаж амжилж амар их шинэ юм гарч ирлээ. Эсвэл 100 босоод нөгөө монголчууд ерөнхийдөө өвөлдөө ингээд ичж жагаад гарч ирж байгаа үе бас байгаа. Амар л их шинэ юм гарч ирлээ. Харин би одоо ингээд өглөөдөө нөгөө нэг үздэг гэсэн шүү дээ тий. Тэгвэл шинээр ингээд зүгээр уцаараа YouTube хийж байгаа хүүхдүүд зөндөө байгаа юм. Тэгэхээр би харж байгаа хаа. За ингээд нэг 10 хүүхдийг үзлээ гэхэд энэ 10-аас нэг юм үлдээл цаашаа явах та. Хүүхдүүд нөгөө нэг би ингээд ютубер болно гэж яриад байдаг байсан шүү дээ. Одоо тэгвэл хүүхдүүд нөө яг ютубер болох оролдлогоо амар сайн хийгээд илээ. Одоо эндээс чинь яг нөгөө үлдэхүүд нь үлдэн шүү дээ. Үнэхээр би ютубер үнэхээр сонирхолтой юм байна. Зарим сонирхож үзээд за энэ бол яг миний бас 100% сонирхох зүйл биш юм байна гэдээ яг тэр төвшөнд яваад тасагдаад байгаа байхгүй. Ер нь бол амар их шин одоо хончил лав гэлээ шүү дээ. Өдөө юу гэдэг малын бэлчээр дээрээс л YouTube хийгээл гараад ирлээ шүү дээ. Болж байгаа байхгүй. Яг үндэ мань битээсээ илүү тэр хөдөөний амьдрал одоо их сонирхолтой байгаа шүү дээ. Тэгээ одоо энэ ч нэг амар асуудал байна. Энэ YouTube champion тэр би нэг видеог нь үзсэн байхгүй. Бас нэг эхнийх нь хүсэл нь 100,000 subscribe хүрэх, хоёр дахь хүсэл нь YouTube channel орох гэж байгаа байхгүй. Тэгээ би бас амар баярлсан. Яагаад гэхээр тий бид нар бас ингээд 200 жил хийсэн мөртлөө YouTube channel бас амар нэр хүндтэй болсон байгаа байхгүй. Яагаад гэхээр бүгд нөгөө нэг цугларч чадаж бүгд нөгөө нэг яг ирж оролцдог болохоор тэрнээс амар тийм амжилт өгсөн байгаа байхгүй тий. Тэгээ нэг том асуудал байгаа энэ. Оролцоорыг сонгоно гэдэг амар том асуудал. Би одоо энэ дээр бол нэрэ энэ жилээс харин би бодоод байгаа байхгүй. Би бас чамаас асууж үзье заа. Хүн болгон яг санал хураалт яваал гэдэг байгаа байхгүй. Үгүй зүр намайг л чи одоо тэгээд зүтгүүлүүд орно штэ. Би ихтэй бол энэ дээр бас ингээд юу штэ ингээд чи бол наа мэдэн штэ. Ингээд яг найз минь гэдэг мөртлөө яг ингээд толсон үед бол би шийдвэр авах тамаа шудраг гаргадаг штэ. За энэ бол ингэсэн тэгсэн. Тэгээд тэрнээс бол ингээд өмнө зөндөө энэ дээр орсон. Би чамаа чи 6 сарын 1-ийнхээ контентонд те гуйж авчирснаа YouTube channel оруулаагүй ч ах шиг. Цаагаар бол уул муухай. Тэр үедээ инээлдэл юу хоёрсан. Тэгээд YouTube channel чиг сонгоход ер нь бас чанга яг эхний 2 жилиг бол ингээд сууж байгаа тий. Санал асуулгаас тавлын орыг шалгуухан баха. Санал асуулгаас ч бас явуулахын тулд мэдээж яг юм албан ёсны гоё их хэрэгтэй байхгүй бид нар тий. YouTube-руудыг тэнгуут би харин энэ жил харин нэг хэдэн газруудаас холбогдоод байгаа. Вебсайтаар санал асуулгын бүх одоо YouTube-руудыг тий 100,000-аас дээш ч юм уу. Google Forms-оор ингээд сонгочдөг. Эсвэл шинэ хүн ордерыг сонгож байгаа шинэ хүнээ бичдэг ч юм уу. Харин нэг хоёр нэг чухал юм байна. Тэгээ гол нь тэрийг хүнд хүрэхийн тулд хуучин чампиотайгаа нийлж сууж байгаа. Бид нар чинээр ийм их ийм галзуу юм хийж байгаа. Та нар өөртөө YouTube-руудыг оруулахыг хүсэх юм бол энэ доор линк байгаа. Дээр нь товч. Одоо харин би харин санал
хураалтын нэг юм бэлднэ. Тэгээд my mastermind of YouTube man. 16 ер нь 16 оролцогч ордоо штэ. За. Тэгээ энэ жил бол гэхдээ би бол бас амар юм дээр хайчраад аваад бол ингэж бодчихлаа. Амар яа. Тий. Орсон 16 оролцогч бол нэг нь бол цөм баяжаад амьдрал нь бол жоохон өөрсдөө л гарна. Машин толгойх нь шүү дээ. Би яг бас ёо машиныг бол бас кервалцсан л байгаа. Гэтэл илий тий. Машин Эдгээр би бол өмнөхтэй оролцсон дараа контентод нэг хичээгүй. Чи ингэдэг байхгүй гэрдэн шүү дээ. Та нараараа ингээд нэг юм сул талаад байдаг байхгүй. Авнаа л гэж орох хэрэгтэй. Үгүй. Тэгэл авдаг байхгүй. Ингээд шинэ найз отоо олж нэг найз отоогоо очиж уулзсан. Тэгээ би цагийг гоё өнгөрөх гэж очиж байгаа байхгүй. Хүмүүсийн нөгөө нэг дараахтай би очиж зөө. Хүмүүсийн аавра өндөр байгаас. I win man. 10 тэнгууд хүн болгоо кино задлан байж магадгүй бүх хүмүүсээ кино задлангаа бодоодсэн чинь кино задлан чи финалд үлдчихэж байгаа байхгүй. Тэр өмнөхтөөс яг ингээд юм ихлээс өмнө гэрмикс манай мөнхөө шидэр чи энэ жилийн 10 сая дээр хэн авах бол ингээд адтаагаараа юмд илдэвтэйгээр наа цогтооч аав шиг би финалд ч байгаа байхгүй. Хүмүүсийн нөгөө нэг юу чухал аавраа чухал. Авнаа гэж. Миний авраалч би хож. Зөв. Одоо гэж бодож байгаа бас байж тэ энэ жил дээр бас нөгөө Окей 16 оролцогчоос санал хураалтаар тэнгуүтэй YouTube чайп бүсийн эзэн дээр бас тэг санал хураалт басан явуулахаас бодлоо. Үзэгчдээсээ. Үзэгчдээсээ. Тэгэхгүй болоос тэр чинь бас хийланд агуулад байгаа. Ер нь бол хийланд 16 л найзаагаас согоод байгаа шиг үү? Найзаагаас согоод. Би яг нөө яагаад л тэгж боддог юм бэ? Тэр 16 хүн чинь яг үндэ ингээ өөр өөрсдөө гэсэн тэг карьертай, өөр өөрсдөө гэсэн амбицтай тэнгуүтэй ингээд харж агаад YouTube хийх ямар хэцүү гэдгийг мэддэг болохоор яг тоогон дотроос эхний 2 жилээ сонгож байгаа байхгүй. Одоо хараа үзэгчд яг орж ирсэн ч гэсэн 100% шийдэхгүй. Одоо тэ нэг 50% нь үзэгчд шийддэг ч юм уу. Аль аль нь зөв юм байна лээ. Эцсийн хэрэлж үзэгчд нь сонгосон ч зөв. Дотроос нь хэн илүү үгдээ мундаг юм хийж байгаа, артлыг мэдж байгаа болохоор мундагаа сонгосон ч зөв. Аль нь ч хэлсэн л зөв юм байна. Нодлогын холгоо яасан. Энэ жилээс гоё нэ. Манай YouTube чайб чинь зорилго маань тэгэл баярын өдөр бүх хүүхдүүд өнгөө юм үзэхэл ерөн зорилготой. Тийм шүү дээ. Стример яг болох ч байгаа одоо яг хүүхдүүдэд одоо хандаж. Гэтэ ер нь арай надад болсон чи сайхан нэг асуусан шүү дээ. Нэг 100k урж байгаа хүүхд ирсэн ээ. Шинэ YouTuber стример болох ч байгаа хүүхдэд зөвлөгөө өгөөч гэсэн байхгүй. Чам дээр надаас ингээд сэлбэлээ батна гараа шийдвэрлсэн. Зөв. Тэгээд би юу гэж хэлсэн гэж. Nice try. Яг үндэ энийг үзэж байгаа тий 100 өнгөтэй 99 та нар угаасаа фейлдэн. Nice try. Орлоод үзэх. Тий. Нэг нь бол амжилт үү? Хүн гэхдээ ер нь ямар ч чадваргүй байсан хүн яг тэр юмдаа яг дуртай сочт юм шүү. Би одоо ингээд бүр надад бол тийм бүр ингээд компьютер эвлүүлэг найруулга зохиол мөхөл төр надад бол суур байхгүй шүү. Зүгээр л өөрөө сонирхол тэрэндээ дуртайсан болохоор л сурцсан. Тэгэхээр ер нь бол тийм баста энэ чинь ингээд 99% нь ингээд те тарах зөвлөгөө байхгүй. Nice try. Нэг хувьд нь бол те congrats аахгүй. Тэгэхээр чин дийлэхтэй таарсан зөвлөгөө өгөх хэрэгтэй өстэй. Тэгэхээр чин nice try байгаа өстэй. өчтгөл юм билээ. Үнэхээр сонирхолтой л. Юу байсан? Би өчтөр үзсэн подкаст. Mr Beast подкаст. За. Тэгээд тэрэн дээр хүмүүс амар зөвлөгөө асуудаг. За. Тэнгүүт чи 100 бичлэг хийгээд ir. Тэгээд тэр үед өөр асуулттай болцсон байна. Тэрийг надаас асуу. Яг тий. Тэнгүүт хүмүүс 100 бичлэг хийхгүйгээр шантарчдаг. Эсвэл 100 бичлэг хийсэн хүн бол тэр асуулт асуух шаардлагагүй болсон. Тий шүү дээ. Өөр Тэгээ бүгдийг өөрөөсөө зайлшдаг гэсэн. Тийм юм тий. Тийм хийгээд үз. Гэтэ яг 100 бичлэг хийсний дараа тодорхой юм асуух байхгүй. Миний яг энэ болохгүй байна. Энийг яах вэ? Тэгвэл яг юу ч хийгээгүй эргүүтэй амар сонирм асуудаг. Яаж ч тийм их үү ч юм уу. Тэнгүүтээ тэг хамгийн ихний юм чинь тэгээд компьютер асаахаас л эхлээл тэнгүүд бид нар чинь заах цаг байхгүй шүү дээ. Дараа нь яг ингээл би нэг камер тавиал ингээд гэрэл өгсөн чинь өнгө нь ингээд байна. Энийг яах вэ гэвэл хэлээд өгчих амархан тийм шүү дээ. Нэг чаг чаны үг гэдэг өстэй. Одоо нэг алдартай хүмүүсийн үг ингээд чаг чаны үгэн дээр камер асаал бол кино гэж байгаа шүү дээ. Хамаагалт тэрийг асаагаад рээгээд дарахал хэвээр гэдэг байгаа шүү дээ. Одоо бид чинь нэгдэг өстэй видео хийх юм. Яаж өгөх. За яаж ч ясаа камер асаа. Тэгээд рекордоо хийчих. Тэгээд нэг видео гарна гэж дайрдаг. Камерал яаж чих. Тэг чи нөө амарцсан үедээ тэгээд хийдэг баг. Чи тархаас хараад тоглоод. Ундаг амарх юм аа. Гэтэ одоо ер нь ингээд урттай амарх. Чи YouTube чанартай орё л гэж бодож байвал одоо тэгээд
Энэ жилдээ Одоо сайн үндсэн хийгээд жилийг чинь би угаасаа тэр чигээр би хамна. Одоо гоё ингээд үзэж байгаа YouTube-руу та нарт ямар ч спонсор олдохгүй аа. Ямар чи ихтэй стример дунд одоо би одоо чаа хөөрөж байгаа ч юм биш. Чи ихтэй стример дундаа CTS бол би бол яг үндэ стример гэдгийг би бол CTS гэдэг хүнээр л анх яг мэдэж авсан. Өө стример юм байт юм ба шүү дээ. Яг нөө ингээд лайв хийгээд ингээд тоглож монголдог хүмүүс байж тээ. Тэр нэрийг бол ингээд мэдчихэ. Тэр чи яг стример гэдэг үндсэн яг нэг ухагтооны мэдгүй байгаа даа шүү дээ. Тэгвэл чи нэг ингээд тоглоом л тоглож байгаа хүн юм байна гэж бодож. Чи болохоор ингээд бүр яг нэг компьютер хатаа олон юм хийдэг. Болохоор яг стример хүн чинь бас иймэрхүү бас гой гой төрлийн юм хийгээд ингэжээж бас эн чи стример гэж бас явдаг юм биш л. Чи бол яг стример гэдэг яалтчвал ихний бол 3. Оо юу вэ? Яг нэг хэлж бас болохгүй. Юм ихтэй жоохон юм ардаа жоохон зохиостой байхгүй бол би бүр яг чи түрүү аахтагч нь хэм ингээл баах юм яриад чи аахтагч штэ. Одоо надаас хүмүүс ахтай гож зөндөө юм байд. Гэхдээ би угаасаа нэг хоёр дээр хүн байхгүй. Хүмүүс 3-ын төлөө өрсөлдөн. Тийм үү. Хоёр дээр хүн байхгүй. Хүн байхгүй юм. 3-1-ийн хооронд зай байх хэвээр. Зөв. Миний болно дараагийн хооронд. Тийм бэ те. Хоёр бол чиний сүүдэр юм шүү. Хоёр одоо угаасаа явах аяgot энэ угаасаа бодит байдал тийм. Би бол факт хэлж байна. Ер нь жоохон энэ жил өөрөө жоохон бас жоохон амбицтай болж ирж байгаа юм шүү дээ. Үнэхээр хүндээс жоохон амбиц хэрэгтэй. Угаасаа ахтасаа юм байсан. Хэлж байгаа гэ. 4 жил лав хэлсэн байна. Өөртөө итгэлтэй байжээс л үгүй амжилтанд хүрнэ л те. Одоо ирээдүйн ер нь юу төлөвлөгөө нь ямар байна манай? Чеклистүүд үү? Нэг Godblue батн бол байна. Гой. Одоо иттайгаа лээ. Одоо 400. 400 яг хүрэх чинь хэд оны дотор. Яг би видео одоохонд оруулж чадахгүй нэг шинэ эдитрүүтэй аваад видео оруулж чадахгүй байгаа. Оруулаад эхлээд яваад эхлэх байх. Нэг жил 2 жилийн дотор бодсон юм бол байна. Тэгээ Godblue батнаад ихний ээлжинд бол байна. За тэгээд өөр бодсон юм уу? За энэ байрыг би ээжээс судалж авах бодлоо. Зөв. Одоо өөр юм гэсэн бас байртал ер нь бол талын бол явцсан байна. Сайн байна. Танай байрагтай гоё байр байна өө. Яг одоо энэ ээжтэй цогтой амьдарч ирсэн. Тэгээд ээжээс судалдаж аваад ерөнхий зээл маяг гэсэн үг. Зөв. За үнгүй амьдраа тэгээд бас гоё том боломж шүү те. Ээжээсээ зээлээр авангууд энийг өгнө чинь том боломж шүү. Энийг төлж дуусгах бодлоо байна. Тэгээ энэ бас ёо энэ бас наачаас гоё. Зарим хүмүүс бол за ээж юу мөнгө вэ? Би чи хүүхэд чинь штэ өгөөч л ухааны юм ярина. Мэдгүй би миний тарих болгонгууд хүн болгон тустай хүн би энийг ээжийн байрал гэж хараад идэв. Тэгээ яжаад ээжийн тавилга үлдчихэнгүү тэгээд яг л ээжийн байр шүү. Өөрөө мөнгөөрөө тавилгаа оруулж авмаар байгаа байхгүй. Тий. Би одоо энийг шуудалдаж аваад байна тавилгаа өгнө. Өөрөө миний тэр ажлын би өөрөө шийдэж байна. Тэгвэл ирээдүйн төлөвлөгөөч бас гоё голден баттан байна. Нас энэ байраа өөрийн болох бас төлөвлөгөө байна. Тэгээд чеклистүүд л байгаа. Тэгэхээр нэг амар мөрөөдөл зөрөөдөл хэрэг. Уус хүрчил юм санагдаж байгаа гэх юм уу? Янз. Тэгвэл манай юу чинь гэсэн хобби нь юу вэ? Ер нь яг за стрим хийхээс компьютер дээр байхаасаа өөр нэг юм гоё нууц хоббиноосоо хэлээч. Би нэг ийм хоббитай юм шиг байна лээ. Эсвэл ийм нууцлахгүй. Жоо сонирхдаг арай өөр юм заах мэдээж тоолох хоббитай болохоор стрим хийчээ. За. Тэгээ хоолн сонирхолтой. Энийг уус би байнга л ярьдаг стрим дээр ч хоол мол хийгээд иждэг болохоор хоолн уус сонирхолтой. Хоолоо ер нь бүр цааштай бүр илүү хөгжүүлэх бодол байгаа юу? Би хоолны контент хийнэ гэж бодоод 3 жил болж байна. Хийлтэй. Яа ихгүй. Гэтэ чи ингэж бодож байгаа. Тэгвэл стрим хийхээсээ л чи ёо хоолны контент хийвэл мөнгийг бол амар шааш төө. Монголд та нар ингээд зураг тасаагаал реклам үз. 90% нь зүгээр хоолны тэ 9-ийн тоос үгдий идж уух бүтээгдэхүүн. 90% нь хоол. Би хоол хийхэд зүгээр маний чинь авсан спонсорын тоо 10 нугаар гэсэн үг. Хоолны контент is crazy. Зөв хийгээл эхэллээ. Тэгээ угаасаа мань тэгэл хоолны контент рил хийлээ. Тэгээ үзэлтний 500k бол дундчилчих бах 500k-тай рилэн дээр байр шиг хүссэн 9-ийн тослууд өөр ингээд над руу очир дараалалаараа залгана. Тэгтээ гол мань хийхгүй л байна л да. Тэгээ хоол хийх чинь амар хэцүү байхгүй яг үндэ. Хоол хийх чинь гайгүй. Хоолны контент чинь камера тавина, гэрлээ тавина, дараа нь эдитлэн, дараа нь хоолоо хийчихэд галтаваа цэвэрлэн хоол тийш. That's so much work. Тэгснээр сайхан start streaming дараа CS оруулаад тоглосон намайг амарх байхгүй. Ягаад тийхгүй байгаа юу? Guarantee тийм шалтгаантай. Тэгээ гол нөгөө өмнө нэг хийгээд авсан. Нэг хийгээд эхлүүл тэгэл тэр чигтээ машиндаа л явчихлаа хальтай яг үндэ. Яг үндэ ичихгүй бол 7-7 видео хийчих болно. Асуудал байхгүй шүү дээ.
Тэгээд голтон дээр Жо Бертесийн ядаргаатай тэгээд хоол хийхээс илүү мэн тоолохтой дуртай л байгаа байхгүй юу ер нь л. Тэ. Стрим асаагаад үзэгчдэг юм ярих нь гоё байгаа байхгүй. Гэтэ хоолны спонсор бол амар шүү. Та нар үзэж байгаа хоолны Монголд одоо хоолны контент хийдэг хүмүүс зөндөө болсон шүү дээ. Спонсоргүй нэг ч хоолны контент байхгүй шүү дээ. Амар. Хоолой контентэд тусдаа камераар авчаад тэрийг эвлүүлээд зүгээр оруулж чадаж Монголд YouTube чинь тийм нэг юу чи стрим бол стримээ хий гэсэн юм байхгүй шүү дээ. Үгүй гол нь юу тийм нэг юм том алхам хийх гэдэг байгаа байхгүй юу? Нэг юм. Тэгээ чи хоолн дээр ихтэй би бол чамайг хоолоороо амжилтанд хүрнэ гэж бодож байна уу? Төрүүнийх нь хоол хийж байгаа чиг амар эвлэх гэн тэгээ хоол ч гоё амттай. Тэгээ чи өөрөө тэгээд эрэгтэй хөнхөд амар тийм чадвар бас байгаа байхгүй юу? Эвлэх хүмүүс байдаг шүү дээ. Өглөө болгон юм ажил бодол сэрээд байгаа ер нь болоо. Тэгээд зүгээр шүү. Хоолны би 3 хоногийн дотор харсан. Тоогоош тэнгис хоолны контент хийгээд байгаа харсан уу? Тийм үү. За. Тэм Токио 2. За. Ер нь анзаархад бол Тэм Токио продюсер хийгээд тэнгис хаа юм гээд ашаал. Тэдэртээ нийлж видео хийх үү гэж би асууя гэж бай бодсон. Тэдэртээ хийж одоо чи зүгээр хүн ураад ирэнгүүт амар гоё хоол хийж өгөөш. Тэнгис ах чи миний баг үстэй айдчтай. Үгүй энэ бүр тайтлтайгаа хамнартайгаа байгаас. Зөв. Окей. Зүгээр PC чинь залууч юм уу? Стример залуу мэргэжлийн тоогоочоор хоол хийж хоол хийхий заалгав ч юм уу. Тэгвэл дарах тавьсан байх байхгүй. Тэгээд that height is crazy. That video idea is crazy. Үгүй тэр зүгээр тэгжээж ингээд crossover YouTube дээр энэ контентэд адилхан гэдэг. Одоо тэгэл маа тэр нөгөө нэг хоолны хяах мундаг те нөгөө бяцлах хийгээд идэх ах чинь юм бэлээ. Гадаадаар айгүйх явдаг. Тоогоч хийж байгаа. Тийм өөрийн гэсэн Монгол хоолндоо явах уу? Тийм. Тэр журганаас явах уу? Тэний цаанаа ингээ харахаар ингээ багаас үзсэн хүмүүс байсан. Тэнгис хагаад хоолны бүр хитэн нэг яг магнатод байгаа тий. За хоол одоо хоолоор шалтгаалсан. Вэ чиний араа хоол амар хол явна шүү. Өөр сонирхож байгаа хобби байгаа. Сакс тоглож юу? Би сакс тоглож шүү дээ. Би сая хий гიშгцээ. Хүн хамгаалж агаад урагшаага гიშгсэн чи хөлөндөө ноч гიშгээд шагаа хавдцсан. Одоо жоо гам барьж байгаа. Гэхдээ хаана тоглож чинь заа. Нөгөө сая нэг Space League гээд нөгөө Grimix намайг дагуулж яваад бид нар нэг хэд тоглосон шүү дээ. Тэр гоё юм бэлээ. Mini League гээд 4 багтай. Одоо найз заал аваал. Тийм үү. Тэгэл чи гарахад хэрэгтэй. Хувцас гарахад саксын хоббитай. Залуу нас ч тий. Одоо тэгвэл явахцсан чиний бие чи удаашраад эхлэв штэ. Нөгөө грейвинг контент мөрсөн шүү. Чи мөрсөн шүү. Тэр нь би аваад дэвш тэгсэн шүү. Тэгээ топ 4 мөрөлтөө бол та нарыг харахад би бол ажиж юм байлээ. Амаараа бол хинж топ 4-өө орно шүү. Тэр ахыг бол угаасаа байхгүй. Тэгээ биг бол байхгүй. Барна штэ. Чи ийм болохоор яаж бардыг топ 4 гэжээс нь одоо бас чи тэрийг барахгүй нэг. Тэгэл одоо тэгэл топ 4 үзсэн. Наа барах одоо чи барна штэ. Хоёлоо үзэх үү? Үзэн штэ. Дараа нь хоёлаа нэг эсрэг нэг би зөө хөлөө идээгээд хий заа. Хоёлаа 8 сарын дондор нэг эсрэг нэг хоёлаа гоё контент хийнэ заа. За би чамд юу өглөөш. Одоо дуудлага өглөөш. Нөгөө нэг төрөөлж дугаарсан хөхөөний ам хөлтнө гэж. Чи юу лээ? За одоо дараагийн хобби нь болгоод юу вэ? Тэр нөгөө буудлах юм байна. Чихэн буугаараа. Тэрийг тэр ч бас мөнгөний спортоо нэг суманд тэдэнд хөргөл гэдэг юм лээ ер нь бол. Пам. Нөгөөдрөөч бодод нэг 500 сая төгрөг болох юм байна. Тэгээ тэрнгээр ихтэй очиж би нэг буудаж үзснэ одоо нөө CS:GO ч амар яаж байгаа штэ. Од болж байгаа штэ. Тэнгүүт нь яг CS:GO-ийн яг ойролцоо бодод буудаж үзэх ч юм уу. Тийм нэг контент хийвээс гоё санагдсан. Тэрийг хийх тэрийг ер нь сонирхмаар л. Ер нь надад аим татсан юм аа. Нэг үзсэн штэ. 100 болцоо ер нь бол гоё стримээ хийх үү. Тэг. Одоо би бүр наадмаар арай яаж богд хамарх уу гэсэн бодож байна. Тэгэл тэрнээс хашаа шууд тэр чигтэл хазаа гიშгээл хараагаас л юм да. Зөв. За тэгвэл чи ч бас энэ жилийн YouTube чемпионод үзээтэл санал хураалтаар яаж гарч ирэх гэж хараа. Би одоо энэ жилийн дотор юугаад яа санал хураалтанд бүр ямар ч асуудалгүй төхөө. Зөв лайв стримрууд бол санал хураалтыг бол зөв маш амархан манипуляц. Тэ яг одоо үзэж байгаа хүмүүс энэ линк руу ороод аваа сонгоот. Тэ шууд үзэж байгаа хүн бол шууд саналаа өгөх байхгүй. Амар манипуляц төхөө тэрийг бол нэрээ. Ийс нэгээр гарч ирж шүү нэрээ. тархиа авцсан шүү дээ. Санал хураалтаар гарч ирсэн л орно тэгэл өнгөрсөн. Ер нь бол тий. Тэгээ санал хураалтаар гарч ирсэн 16-гийн хин янд орох нь тэгэл харъя. Тэжээс ганц хүн янд орохгүй тэр чинь нэг нь том юм аавн тэгснэ ахаад 3 нь
гадагшаа явна. Тэгээ дундуур нь ямар ч тоглоом явах юм бэлээ. Энэ жил ихтэй ер нь бол манай ютуберүүд үзэж байгаад энэ жилийн ютуб чампиг би жоохон тийм юуных болох гээд байгаа юм. Жоохон бие хүчний. Би бол нодлоо хэлсэн. Жоохон хөдөлгөөнтэй байгаараа дараа жил ер нь жоохон хөдлөх хэрэгтэй шүү. Яагаад тэр энэ ирч хүчтэй юм хийхэд хүн чинь хөдөлж явах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгвэл чи нөгөө нэг хэдэн хүндэт зочтой авчирдаг тэгээ нүдэн дээр зоогоод байлтана ш. Ядраагаад тэгээ амьсгаад болоод ингээ бүр ингээ хачин болгоод явлаас хэцүү. Тэгээ би нодлоо хэлсэн ш. Дараа жилийнх дээр ер нь жоохон хөдлөе шүү. Манайхан жоохон бэлтгэлтэй байгаа. Мөрөгдөж зөрүүлдэж YouTube чемпион лөө. Нөгөө нэг юм дотор орж тийм ш. Тэр ч бас тэрийг бол гайгүй юм болоо гэж бодсон чи яг хүмүүс тоглохоор их балер тоглолт юм байлээ шүү дээ. Сенсорцсон шүү. Сенсорцсон шүү тэр. Гэтэ бас гайгүй. Манай чаймиг савууснаас босд нь бол яагаад ч биш. Чаймиг ухаан алдаар хаана хайжсэн шүү дээ. Савуусноо чаймиг очиж савсноо л гэдэг бай. Тэрхт арай амир мөрөгцөндөө төвшөө. Төвшөө бүрг яг нөгөө жоохон анкл ахын нэг дүүнэртэйгээ тоглохоор гэж саксоолохоор углаад байдсан шүү дээ. Төвшөө яг тэгцэнтэй улаацсан. Гэ очоо мөргөш. Тэгээд төвшөөч угаасаа яг өөрөө тийм үү шүү дээ. Тэгээд тоглохоор бас яг гоё чин сэтгэлээсээ тоглосон баах айгуу гоё. Тийм байна. Тэр яг удаашраас бичлэг дээр мөр хаана байгаа вэ гэж яг тийм болсон. Энэ жил ихтэй шинэ хүмүүс. Би бас 3 өгөрсөн шүү дээ тэр чинь. Энэ жилийн ютуб чанарт шинэ хүмүүс их орох бах уу. Гадаадаас айгүй хүн ирлээ. Тэгээд бас шинэ ютуберүүд гарч ирж байна. Яс нэг рукинуудаас нэгийг оруулж оруулдаг тийм нэг гоё юу юм уу бэлтгэхгүй бол слот тий. Рукинуудаас нэгийг оруулдаг тий. Тэгээд дөнгөж гарч ирж байгаа. Дөнгөж гарч ирж байгаасаа нэгийг ч юм уу хоёрыг ч юм уу оруулдаг. Тэгээд нөгөө хооччулаа тэгээд санал хураалт шиг. За энэ яг санал хураалттай гоё вебсайт хийчихвэл амар гоё тийм. Албан ёсны л доо. Нэрээ санал хураалттай гэдэг 16 уулын сонгуулж байгаа 14-ийн сонгоод үлдсэн хоёрын өөрсдөө сонгодог ч юм уу тэгэж бас байж таглаа. Би энэ дугаар дээр энэ хоёр оруулмаар байна гэдээ оруулж байгаа ч юм уу. Шинэ рукигээ. Боднаа сайн бодож байгаа л. Тэрийг би цаагаад. Би ямар зөв шүү та нар ингээ санал бодлоо хэлжээж яаж тэгээс бид нар бол байнга зөв юм гэж байна шүү дээ. Тий бид чинь та нар оролцогч нар инпут авч байгаа эцсийн дүгнэж байгаа шүү дээ. Харин одоо ингээ 2 жилийн хугацаанд хүмүүс санал хураалтаар үзэгч юу ютуберүүдээ сонгодог болмоор байна. YouTube чампийнхаа бүсийг санал хураалт үзэгчдийн саналыг заавал оруулмаар байна гэсэн. За тийм байна. За тэгээд хоёлаач бас нилээл сайхан бол. Гоёагаас. За тэгээд гоё үзэгч нартай үеийнхэндээ хандж үг хэлээч. Бас өөрөөс ингээ 28 жил амьдралаа. Оо би 18 шүү. Тэгэхэд одоо миний бодлоор байгаа сте. За амьдралд ер нь бол Аз гэсэн юм байхгүй. Яг уу Аз ингээ жижигхэн юмн дээр ингээ нөлөөлөх гэсэн чиний яг үгүй үндсэн ингээ шугамаа арах юм бол Аз ер нь ямар ч нөлөө байхгүй. Үе 18 та. Азанд найдаад нэг гоё юм тохиолдлоо. Тэр нь яг үндэ сарын дараа яг үндэ нэг чухал юм биш гэж таарах юм да. Суглаагаар мөнгө хожлоо ч гэсэн үгүй тэр яг үгүй тэр мөнгөө менежмент хийж чадахгүй хүн байх юм бол тэр мөнгийг яаж чадахгүй. Тэгээ суглаагаар мөнгө хожиж болно. Гэтэ урттаа тэр мөнгийг өөрөө ч олж болно. Тий. Ерөнхийдөө зүгээр л үгүй чи ийм хийж байгаа тэр юма тууштай хийсэн тохиолдолд үр дүн гар. Тэгэл хүмүүс юу гэдэг нэ яаж тоглоо, сайн тоглоом тоглож сурах уу, яаж сайн буудах юм эсвэл яаж ютубер болох уу. Тэгээ одоо би яриа өнөөдөр өглөөл өөрийгөө анзарч байгаа. Би ингээ 15,000 цаг стрим хийсэн байна. 15